Би дунд дуртай. Би оюун ухааны юмд дуртай. Би зургийн дэвтэр тэгээ бас тэмдэглэлийн дэвтэр авах дуртай. Хөдөө явсан тухай, өөр тийш явсан тухай, аялсан тухайгаа тэгээ бас хөгжилтэй өдрүүдэд бичдэг. Мэдгүй. Хошин шок маш. Ролкин дуртай. Сайн уу? Би волейбол тоглох дуртай. Тоглоомд Лего, машин. Сайн уу? Би Барбийн дуртай. Тэгээд өөр бамруушин дуртай. Найзтайгаа дөрөвнөө заа ичтэйгээ тоглох мөн шагаа магаа тоглох. Аялал жаал. Эмээ ажиглахтай болгодог юм авч өгөөд бас чихэр авч өгдөг. Натгагаа ч гэсэн бас зэмэг тэгээд өндгийн шоколад эдрийг авч өгдөг. Манай гэр бүл ажиглах. Аавчтайгаа хамт ажиглахтай. Би найзуудтайгаа хөөцөлдөд тоглохоор аз жаргалтай болдог. Ээж аав байдаг. Бас том ах маань. Ээж, аав, дүү, ах эгч, эмээ, өвөө. Ана буураа эмээ, буураа өвөө. Тэгэл болоо. Гэр нь бусдын нэг. Би одоо доороо 2 дүүтэй. Нэг нь саргүй, нөгөөх нь 2 настай. Одоо 3 нас хүрв. Ана ах байдгүй. Ээж аав байвал ихчл байт. Би айлга ганц ахгүй юу? Аав, ээж, би тэгэл болоо. Бид нар дөрөв амьдардаг. Аав, ээж, 2 ах, эгч. Одоо намайг төрүүлсэн хүнийг ээж гэдэг. Намайг өсгсөн хүн бол манай аав. Тэгээд манай ээжийн талын эмээ намайг өсгсөн. Манай ам бол 4. Тэгээд чөлөө цагаараа манайх тэ амраа тоглоод ичдэг. Миний аавыг сониод гэдэг. Миний ээж уран чимэг гэдэг. Миний дүү цэцэн бэлэг гэдэг. Аав, ээж, анаа тэгээд дахиад анаа. Гэр бүл гэж бөөнөрөө тэгээд хамт явахыг ээж аав хоёр надад бага байхад амар хайртай гэсэн. Дүү маань гарч ирэхээр бүр их надад завж хүлээ гаргадаг байсан. Бага байхад маань намайг хоол хийлээ жоохон байж байгаарэ гэдэг байсан. Дүү гарч ирэхээр бит хоёртай хамт тоглодог байсан. Хамт тоглож дүүтэй болгодог. Гэр бүл гэдэг чинь хайртай бас гатар дээр нүсдэг, тэвэрдэг, бас охинтой аав ээж нь тоглоом авч өгдөг. Тэдэр гэр бүл гэдэг. Гэр бүлийн хүмүүс гэж аяга гоё хүмүүсийг хэлдэг. Аяга гоё хүмүүсийг хэлдэг. Би бол гэр бүлтэй амар хайртай. Сайхан сэтгэлтэй, ажилсаг, хөөхтэй, их охины баяр болохоор цэцгүүл. Аамнаас хичээл зааж өгөөл, хоол хийгээд цүнхий маань өрөөл. Гэр бүлтэй бүгдэнд нь хайртай. Аав намайг 1-р ангиуд намайг уйлуулд явуулсан. Одоо манай уйлал амарцсан. Тэгээд би гэртээ бөмбөр хантай харилцаа гадаа авч гараа бөмбөр найзуудтайгаа тоглодог. Би гэр бүлийнхэнтэй бас хайртай. гэр бүл нэгнийгээ харилдаг болохоор гэр бүл гэдэг. Хамтдаа ол хийж гэж халамжлах. Би гэр бүлийнхэнтэй бүгд нь хайртай. Хайрыг нэг харилдаг хүнээ л харилдаг гэж боддог. Сэтгэлээсээ би биендээ хайртай болоод гэр бүл болдог гэдгийг мэддэг. Тусламжил гэж хардаг. Хайр бол бас тэврэх тэгээд хайрлах тэгээд гатар дээр нүсэх, тухайн дээр нүсэх, аахыг чинь нүсэх тэгээд гатар дээр нүсэх. Хайр бол үнсэн
нэг арзаагаад байгаа юм шиг мэдэрч төрдөг. Миний хайр нь улаан хөтэй. Хайр гэдэг нь одоо өөрөөх нь дуртай хүмүүнийг хайртай хүн гэдэг. Хайр би нэг хайрлах. Манай эмээ, анаа ээж гурнаад хамттай ол хийж өгдөг. Тэгэхээр би хайртай гэж ойлгодог. Хайрвал дэлхий шийдэх юм шиг. Аав ээж дүү. Одоо аав ээжээ зөвхөрөл гэр бүлтэйдэг. Ээж, аав, ага. Хамгийн их хайртай хүн бол зүгээр л ага хайртай. Ахыгаа үндсэн хойгоор ингээд төрөл ажиллаж. Хоёр дүүтэй хайртай, ээж аавтай хайртай, эмээтэй хайртай. Тэгээ дахиад нэг эмээ байгаа. Ээж аав хоёр. Бүгд нь хайртай. Ангийнхаа аав ээж ихч. Бүгдээр нь хэлэрч. Намайг үзэж байгаа хүмүүст баярлалаа. Би гэр бүлтэй хайртай шүү. Сайн өсөөл гэж. Бас ирүүл агаар энийгээрээ Намайг дэмждэг баярлалаа. Хүүхдийн баярын минь.